Харилцаа гэдэг нь мэдээлэл дамжуулах төдий биш, харин бүлэг хамт олонны амьдралын явцад хүмүүс бие биетэйгээ харилцан үйлчлэлцэх, үзэл бодол, итгэл үнэмшил, хандлага, солилцох, туршлагыг эзэмших үйл явц гэж ойлгож болно. За мөн харилцаа гэдэг нь таныг бусдад илэрхийлэх, бусад хүн таныг таних нэгэн хэрэгсэл болж өгнө. Та гэр бүлтэйгээ, найз нөхдөдөө мөн бусад хүмүүстэй эерэг харилцаатай байхын тулд эерэг хандлагатай байх хэрэгтэй. За хандлага гэдэг нь тухайн нөхцөл байдалд ямар нэгэн зүйлийн талаар мөн бусад хүмүүсийн талаар тааламжтай болон тааламжгүй аль нэг байдлаар үнэлэлт дүгнэлт за мөн түүнд үзүүлж байгаа хариу үйлдэл гэж ойлгож болно. Хүмүүстэй эерэг харилцаатай байхын тулд хамгийн эхлээд хийх алхам нь мэдлэх. Ингэснээр та өөрөө эерэг мэдрэмжийг аваад зогсохгүй хүмүүст таатай ур амьсгалыг бүрдүүлж эерэг нөлөөллийг үзүүлдэг. Харилцаа гэдэг бол амаа нэхэд гардаг аваа биш, хүн бүрийн заавал эзэмших ёстой соёл болоод байна. За их гэр бүлийн асуудал, хамт олонны тавгүй ур амьсгал, асуудал маргаан зэрэг нь харилцааны чадвар, таруу, за мөн сөрөг хандлагатай байдлаас бий болдог. Тэгвэл харилцааны зөрчилдөөн тавгүй ур амьсгал юунаас болж үүсэж байгаа юм бэ гэхээр бие биендээ буулт хийх дургүй, нэгнийг хүлээн зөвшөөрдөггүй байдал, за гүйцэд сонсох төвчээргүй, хүний үгийг гүйцэд сонслохгүйгээр буруу ойлгоод хариулт өгөх. За мөн сэтгэл хөдлөлөө сөргөөр илэрхийлэх, дуу хоолойны өнгө, биеийн хэлэмжийн бусдад буруугаар илэрхийлж үл хүндэтгсэн байдал гаргах, за захиран тушаах харилцаа зэрэг зүйлүүдээс болж харилцааны зөрчилдөөн, тавгүй ур амьсгал нь үүсэж байдаг. За бусдыг ойлгож эерэг харилцаатай байхын тулд хийх ёстой нэг зүйл нь харах онцгой өөрчлөх юм. Энэ нь зөвхөн өөрийнхөө өнцгөр, өөрийнхөө бодлоор бусдыг дүгнэх, түүнд хариулт өгөх биш. Энэ хүн юу гэж бодсон учраас энэ үгийг хэлж байна вэ? Юу гэж бодсон учраас энэ хандлагыг гаргаж байна гэсэн үзлээр бусдад хандаж, бусдыг ойлгодог байх хэрэгтэй юм аа. Тэгвэл харилцааны соёлтой хүмүүс ямар үйлдэл хийдэг вэ гэхээр сонсох чадвар нь их сайн, бусдыг сонсдог, бусдыг хүндэлдэг, за мөн элдэг найрсаг харагддаг, за хүлээцтэй байдаг зэрэг үйлдэлүүдийг эерэг харилцааны соёлтой хүн хийдэг бахнэ. Тэгвэл та харилцааны эрүүл ур амьсгал бүрдүүлэхийн тулд нэгдүгээрт элен далангүй байх хэрэгтэй. Хоёрдугаарт бусдад өөрийгөө зөвөр илэрхийлэх, зөвөр ойлгуулах хэрэгтэй. Гуравдугаарт сонсож чаддаг байх. Сонсныхон дараа хариулт өгдөг байх хэрэгтэй. Дөрөвдүгээрт бодлоготой хариулт өгөх. Энэ зөвөө буруу юу гэдэг дээр сайн дүгнэлт анализ хийсний дараагаар өөрөө хариулт өгдөг байх хэрэгтэй. Таны харилцааны чадварыг сайжруулах үндсэн хоёр зүйл бол дуу хоолойны өнгө, биеийн хэлэмж юм. Үгний сонголт, түүнийг илэрхийлэх дуу хоолойны өнгө нь харилцагч хүнээ маш чухал нөлөөллийг үзүүлдэг байна. Харин биеийн хэлэмж нь харилцагч хүнээ таних чухал хэрэглүүр болдог. Хүний амьдралын чухал сонголтууд болох ажилд орох, ажлаас гарах, болзоонд урах гэх мэт зүйлүүдэд биеийн хэлэмж чухал нөлөө үзүүлдэг нь тогтоогдсон байна. Хэрвээ та харилцаа чинь сайхан байгаасай, эерэг байгаасай гэж хүсэж байгаа бол та өөрөө сайн харилцагч байх хэрэгтэй. Өөрөө бусдтай маш найрсаг, элдэг харилцдаг байх хэрэгтэй. Энэ нь өөрийгөө зөв тодорхой илэрхийлж чаддаг байна гэсэн үг юм. Та бусад хүмүүстэй эерэг сайхан харилцаатай байхын тулд хамгийн чухал баримтлах ёстой алтан дүрм нь та хүнээс эерэг харилцааг хүсвэл та өөрөө сайхан харилцаатай байх хэрэгтэй. Та гэр бүл, найз нөхөд хамт олонтойгоо харилцахдаа эерэг харилцааг эрхэмлдэг, тэдэндээ таатай ур амьсгалыг бий болгодог нэгэн байгаарай. Өнөөдрийн хичээлд анхаарал хандуулсан танд баярлалаа.